Өнөөдрийн зочид маань бол CrossFit-ийн дасгалжуулагч, тамирчин, CrossFit-ийн Монгол улсын 8 удаагийн авраг, хүндийн үргэлтэй олон улсын хэмжээний мастер Дорж Намжин маань ирсэн байна. За мөн CrossFit-ийн дасгалжуулагч, тамирчин, CrossFit-ийн Монгол улсын 4 удаагийн авраг, хүндийн үргэлтийн спортын мастер Марл Эрдэнэ нар ирсэн байна. За. Энд чинь ихт. Студио. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? Их таньдаг царай ороод ирэх чи юу болж байна? За манай Дорж Намжин буюу одоо Rocky тийм хүмүүс бол бас сайн мэддэг. Тэгээд түүний одоо гэргий Марл Эрдэнэ орж ирсэн байна. Тэгээд гайхалтай. За та хоёрын маань өглөө хэрхий эхэлж байна. Өглөөний мэндийг өдрийн мэндийг хүргэе тийм ээ. Сайхан харагдаж байна. За өөрсдөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад дөрвөлээ ярианд оръё. За намайг Дорж Намжин гэдэг. За би болохоор CrossFit-ээр сүүлийн 10 жил хичээлж байгаа. За тэгээд хүндийн үргэлтийг бас сонирхоод CrossFit мөн бол хүндийн үргэлт нь болохоор CrossFit-ийн нэг хэсэг болохоор бас сүүлийн 4 жил хүндийн үргэлтийн улсын аврагт бас оролцож үзсэн. За тэгээд одоо хүртэл ингээд орон нутаг бол олон улсын одоо тэмцээнд их орноо төлөөлөөд за эрүүл амьдралын хэм маяг талаасаа за тэгээд тэмцээн талаасаа бас ингээд тогтмол битгэлээ хийгээд явж байна. За миний хувьд болохоор өөрөө жоохон хожуу ихэлсэн. За яг сүүлийн 5 жилийн хугацаанд сонирхлоо дагаад CrossFit-ээр хичээллээд тэгээд ерөнхийдөө их тогтмол хичээлж байгаад бас тэмцээнүүдэд оролцоод за тэгээд өөрсдийнхөө сонирхлын дагуу одоо CrossFit-ийн дасгалжуулагч сүүлийн 4 жил хийж байгаа. Ямар гоё юм бэ? Бид хоёр бас сая нөгөө physical Asia яриад л байж лаа. Тэгээд маш олон хүмүүс бас Rocky-г тий нөгөө physical Asia-д орохгүй яасан юм бэ гэл. Тэгээд манай бас нөхөрөгт хоёр ч гэсэн нэг Rocky-гээ залуу байдаг CrossFit-ийн тэр орох байсан болов уу гэл өөрсдөө таамаглаад ярьж илаа л да. Тэгэхээр ер нь CrossFit ер нь хүний амьдралд ямар нөлөөтэй энийг бас мэддэггүй олон хүмүүс байдаг байх. Гэтэ хайцангуу нэг үе бодвол их сайн мэдлэг мэдээлэлтэй болчиж. Тэгэхээр Rocky-гоос бас асууя л да тий. CrossFit гэж ер нь яг юу юм ямар зорилготой байгаад байгаа юм? Тэгээ ерөнхийдөө CrossFit гэхээр одоо нэг сүүлийн микрофон өөртөө 2020 оноос ахуулаад айгүй хурцтай дэлхийд яг ингээд дэлхийд даяар ингээд тархаж байгаа тийм 2000 оноос ингээд 25 6 жилийн юм түүхтэй. За яг CrossFit гэдэг нь юу юм бэ гэдгийг хараад үзэх юм бол хүндийн өргөөлт, гимнастик, хөнгөн атлетик юм хосолсон юм спорт юм байна тийм хүчний, хурдны, тэнцвэрийн, дэсвэрийн авахал замбаа шаардсан гэдэг. За спорт талаас бол ингээд ийм за ингээ хамгийн фитест гээд бүх юм яг тэнцвэргүй хийж чаддаг хүнийг шалгаруулах юм байна. За өдөр тутмын амьдрал талаас гэх юм бол бид нар чи өдөр тутам идэвхтэй хөдөлгөөнүүдийг хийж байгаа шүү дээ. Алхах, үсрэх, дадах гэх мэтчлэн ерөөхдөө юм идэвхтэй хөдөлгөөнүүдийг суух байт юм уу, сунах байт юм уу. За тэр талаараа бас би бэлдрэг өв тэгш хөгжүүлэх талаасаа CrossFit гэдэг спорт бас ингээ хүмүүст илүү санал болгодог. За тэрийгээс дагаад хүмүүс бас сүүлийн тэ 5 6 жил Монголд бол нэлээ хөгжөөд ингээд олон заал бий болоод ирлээ, сонирхчдын тоо өсөөд ирлээ. Тэргээд байгаа бас залуучууд бас айгүй мэдлэгтэй болж байгаа, чадвартай болж байгаа. Бас гоё мэдээлэл нь 2000 оноос хойш дэлхийд одоо 25 жилийн түүхтэй. Монгол улсад болохоор 2020 оноос эхлээд ерөнхийдөө 5 жилийн хугацаанд явж байна л да тий. Тэгэхээр бас ингээд Physical Asia ингээд харангуут өмнөх 2 дугаар дээр нь 2 төрүүлсэн залуунаас яг CrossFit-ийн тамирчин дагаад байж таарлаа л да. Тэгэхээр энэ бол бас нэлийн ийм тэнцвэр уяатан бүх одоо чадварыг л хүнд өгч гинэ гэж ойлгож болохоор юм байна. Би бол жимээр бас ингээл халт хулт хичээл гэл оролцдог л доо. Тэгэл тухайн үед одоо юу гэдгийг хөл нэг өдөр, гар нэг өдөр гэл нэг явдаг. Тэгэхээр CrossFit-ийн үед ер нь ямар хуу дараалалаар яаж эхлэж байгаа хүн ч гэдэг юм уу те ер нь яаж явдаг юм болоо. Тий. За ерөөдөө тэгээд physical Asia гэдэг бид нар ч бас сүүлийн 3-7 хоног айгүй амьсгалаад айгүй Монголын багаа дэмжээл тийм. Энэ удаа болохоор яг ингээд 8 орны ингээд сонгогдсон тамирчид орж иж байгаа. Маа сонирхолтой гоё болж байгаа. Бид нар зингээ шинэ эпизод гаргахад нь тийм. Ингээд хүүхдтэйгээ гуруулаа ингээд үзээл ямар даалгавар гарч ирэх бол манайд яаж хуваарлах вэ гэх юм тогтлоостой тийм. За тэгээд энэ байдлын жоох юм entertainment талаас нь спорт талаас нь харах юм бол өгж байгаа даалгавруудыг харах юм бол бид нар ингээд мэрэгжлийн талаас нэг дүгнж үзээл тийм. Хойлоо байсан бол ингэж хийх бах мэрэгжлийн талаас нэг хөл залуучуудаа ингэж хуваарлах гэж харах юм бол үнэхээр хувь хүн болгоны багийн мэдээж багийн ажиллагаа чухал байгаа. Тэгээд үүн дээрээс гадна хувь хүн бултгалын бэлтгэлжилтийг тултлан шалгаж байгаа. За тэр дэсвэрийн байдал, ажиллах чадвар, хүч. За тэгээ нөх хүчээ энерги хуваарлах тал дээр гэдэг тайминг гэдээ яриад байгаа тийм. Ингээд үзэхээр бол үнэхээр нэг олон талаас нэг хүнийг ямар ч юм
дасгал дээр хурдны байсан, хүчний байсан, тэнцвэрийн байсан, чадварын байсан энэ дээр л бэлдэж байгаа тэр нэг кроссфит гэдэг спорт маань орж иж байгаа. Тэгээ одоо ч нэг хүчтэй болохын тулд кроссфит гэдэг спорт нь болохоор хүндийн үргэлт powerlifting, bodybuilding-ийн дасгалтуудаас ингээд нэг 30% нь хийдэг. За тэгээд одоо нэг гимнастик гэдэг хийж байгаа те. Шалмаг байдал, биеинд ингээ одоо гинтаа одоо манай ночроо өдрийн 2-3 цаг зүгдээд байгаа гайхалтай. Энэ нь болохоор гимнастикийн талаасаа, биеийн талаасаа те тэр үсрэх байд юм уу, татах суух байд юм уу, дээштэй цагиргатай уулзтай харьцах байд юм уу. За нэг 30% гимнастик талаасаа. За одоо нөө тэсвэрийн эндүрэнс талтай гэдэг байгаа шүү дээ те. Тэр урт хугацаанд тэр нэг дунд зэргийн жинтэйг нөгөө нэг айгүй олон удаа наашаа цаашаа давтамжтай хийж байгаа. За тэгээд одоо өөр юу байдیں۔ Те одоо нэг бөмбөг шийдэх байгаа, гүүх байгаа, богино хугацаанд эсрэг байгаа. Эдгээр дээр болохоор хөнгө атлетик. Одоо гүүх, үсрэг, хол ойрын зан гүйлтүүд. За эднэрийг ерөнхийдөө нэг 30-30% те 7 хоногт нэг айл болгоно нэг хүндийн үргэлтийн элементээс нэг 7 хоногийн нэг 2 удаа хичээлдэг. Хөнгө атлетик элементээс нэг 2 удаа хичээлдэг. Гимнастикийн элементүүдийн ингээд нэг програмда орж ирдгээрээ кроссфитийн давуу тал нь гарч ирж байгаа тийм. Зөвхөн нэг талдаа баригдаад дандаа хүчний юм хийхгүйгээр аль болох хүчний, хурдны, тэсвэрийн гээд холдгоороо л энэ олон талаас нь бие хөгжүүлэх гэж байгаа. Марлагаас асуумар санагдлаа л да. Ер нь анх кроссфит ер нь бол бит хоёр бол эртний одоо сагсан бөмбөгийн спортоор холбогдож байсан найз маань ороод ирлээ. Тэгээд их спортлог охин байсан тий. Тэгээд кроссфитийг бас анх хийж исэн түүхээсээ хуваалцаж сэтгэл хэрвээсэн бай. Тийм, ер нь бол би нөгөө багасаа тийм одоо бөмбөгтэй спортоор ер нь тоглодог байсан л та. Сакс волейбол гэд. Тэгээд бас яг нөгөө оюутан болоод нэг фитнесээс явж үзчихсэн. Тэгээд яг л нөгөө фитнес бол гоё. Гэхдээ яг нөгөө юм одоо хийдэг хөдөлгөөнүүдэд давтаад, програмуудаа давтаад байдаг штэ. Тэгээд ер нь яг Rocky-то танилцаад CrossFit-ийг сонирхож эхэлсэн чинь ерөөсөө юм дуусахгүй өдрө болгоно л надаас юм шинэ хөтөлбөр, шинэ хөдөлгөөн зааж өгвөл за одоо хойлоо юм хий гэл өдрө болгоны мэдрэмж ерөөсөө давтагдахгүй. Тэгээл ерөөсөө яг нөгөө нэг миний өөрийн сонирхолд тэр айгу таарсан юм шиг байгаа. Жохон уйдах гад байдаг те. Тэгээд нэг юм дандаа нэг юм шинэ юмтай заавал нэг өөрийгөө нэг шинэ юмар туршиж идэг ч юм уу те. Тэр талаасаа яг ингээд л явсаар агаад аюух дурлуулсан. Одоо хүмүүсийн хувьд ч гэсэн ер нь бол нөгөө уйдгартай гэж ярьдаг ш. Нэг юмаа давтаад байвал жоохон уйдгартай. Кроссфит бол хийжээш нэг уйдахгүй. Ягаад гэвэл одоо би өнөөдөр хийсэн дасгалыг баг нэг сүүлийн хэдэн жилдээ давтаж яг тэр дасгалыг хийхгүй байдаг ч юм уу тий. Тэгэхээр өдөр болгоны програмууд өөр, өдөр болгоо авч байгаа ачааллууд өөр. Тэгээ маш олон ийм спортын холимог болохоор тэр програмууд нь ер нь бол давтагдахгүй ингээд өрчлөөл ер нь яваад ах боломжтой болохоор тэр талаас айгүйх дууралж эхэлж байсан тий. Гоё юм а тий. Хийж үзмээр санагдчихлаа. Тэгээ одоо нөгөө би нэг юм асууд кроссфитээр одоо хичээлж байхад сая ингээ хэлэхэд бол ингээ өдөр болго өөр зүйл хийд юм байна. Гэхдээ ер нь бол нөгөө нэг ингээд идэг штэ амралт их чухал байгаад идэг штэ ер нь тамирчин хүн болгоно. Тэгэхээр одоо яг ингэхэр өдөр болгон дасгалаа хийгээд идэг юм уу? Амралтыг яаж зохицуулт юм бол? Гоё асуулт байна те. Энэ дээр болохоор маш олон залуучууд бас ингээд бас асуултыг хайгаал явж байгаа. За нөгөө мэрэгжлийн талаас бид нар юу хийдэг вэ гэхээр хувь хүний маань зорилго юу байх юм бэ? За бид нар одоо ингээд үйлчлэгээ үзүүлж байгаа ингээд орж иж байгаа шинэ гишүүдэд те. За чин асгаж байгаа маань ингээ барих гэж байгаа маань. За нөгөө талаас болохоор юм хөдөлгөөний эвсэлтэй болгож байгаа маань спортын тийм атлетик чадвар, атлетик биеийг бас өөртөө бий болгох гэдэг шүү дээ те. За нөгөө дундаж нэ. Дараагийнх нь болохоор тэмцээн уралдаанд бэлдъя. Тэ ари юм сериусны авч үзээ дараагийн төвшөнд очиод орон нутаг олон улсын тэмцээнд бэлдъя. Ингээд хүмүүсээ ялгахчаар айгүй амар. Тэгэхгүй болохоор орж ирсэн хүн болгоо маань тамирчин болох албагүй тийм үү? Нөгөө нэг энэ дасгал хөдөлгөөн гэдэг чинь амьдралын хэм маягдлаасаа энэ чинь 100-ны баг 90% дээр нь очиж байгаа тийм бүх орж ирж байгаа хүмүүсийн. За тэгээд үзэхээр нөө бидний нөө коуч талаасаа ингээд хүмүүстэй яадаг болохоор фундаментал буюу одоо нөгөө нэг анхан шатны тэр суурийн тавьж өгөх айгүй чухал байдаг. Үнэхээр нөө кроссфит гэдэг олон талын хөдөлгөөн гэдэг байгаа ч гэсэн хүндийн үргэлтийн яг юм үндсэн хитэн техник байд юм аа. Гимнастикийн бас тодорхой өдний хэдэн элементүүд байд юм аа. Эдгээр ингээ анхнаас нь заагаад өгчих юм бол тэр хүмүүс техникийн сайжраад ирэхээр алстаа нөгөө нэг авж байгаа ачаалаа өөртөө ингээ тохируулаа бага зэрэгээр юм ачаалаа жингээ нэмэх боломжтой. За шинээр орж иж байгаа хүмүүстээ бид нар ачаал гэдэг зүйлийг бол огт санал болгохгүй юм. Ачаал гэдэг нь болохоор нөгөө нэг техникийн сайжраг үүж булчин дээр очиж байгаа тэр стресс тий. Одоо нэг cardiovascular endurance буюу нөгөө нэг амьсгалын хэрэгтэн тогтолцоо хараахан тийм ачаалаа хөгжөөгөө байж юм айгүй хурдтай хөдөлгөөнүүд хийлгэх юм уу. Эхлээд 1 сар юм уу 2 сар сайхан үжигд айгүй өөртөө тохирсон ачаалал аваад чадах хөдөлгөөний хийгээд яваад үз. Явандаа багш нар техникийн заагаа техникийн сайжраад ирэх юм бол
техник сайжирсан юм чинь бага зэрэг жингээ ахиулахад айгүй урамтай болж ирдэг тийм. Одоо чинь бид ингээл гүйж ихтгэж байгаа марафонд гүйж бэлтгэж байгаа хүнийг 42 км гүйж байгаа л за одоо нэг тий 5 сар үлдсэн байна. Өнөөдөр нэг 20 км гүйгэх гэдэггүй шүү дээ тий. Алсуур нэг 2 км гүйж чадж гин үү. За 5 км-ийн цаг нь энэ сартаа. За дараагийн сард нэг 10 км гүйж үзье. Гэх мэтлэн ийм дараал дээр явж байгаад 5 сарын дараа 42 км-д бэлдсэн байдаг байна. Энтэй бас яг ялгаагүй байдаг тийм. За тийм болохоор нөгөө нэг энгийн яг өдөр тутмын амьдрал гэхээр бидний нэг гол санал болгодог нь 7 хоногийн 3 өдөр өөртөө цаг зарцуулаад үзээч. За тийм. 1 дахь, 3 дахь, 5 дахь жишээ авъя л да. За тэгээ ерөнхийдөө ажилласан булчин маань болохоор ингээд хөндөрлээд булраад ирэхээр дахиад юм нөхөн дөлжөөд бүрэн бие маань сэрэхэд 48 цаг орд юм байна. Тэ? Мэдээж ингээ ачаал авч байгаа юм чи нэг булраа хэдүүлээ мэдчихэж байгаа шүү дээ, тэ? Окей, тэгвэл дараагийн өдөр сайхан ус уулаа, хоолоо идлээ, сайхан амралт авлаа. Тэгээд нэг өдөр амраад дараагийн бэлтгэл. За гэх мэтчлээ өдөр тутам. За дараагийнх нь болохоор ингээд мэдээж юм атлетик чадвараа хөгжүүлъя тий. Суурьтай ямар нэгэн спортын суурьтай тэгэх юм бол хэдүүлээ 3-5 удаа яваад үзье. Би энэ булрахгүй үнэхээр өөртөө цаг гаргаж чадчих юм бол. За тэн дээрээ мэдээж нөгөө нэг хөтөлбөрүүд нь болохоор өдөр болгон хөндөө өргөлд орохгүй. Хөндөө өргөлд гимнастик хосолсон. За гимнастик хөнгө атлетик хосолсон. Хөнгө атлетик хөндөө өргөлд хосолсон гэх мэтчлэн ачааллыг арай өөр төвшин өргөд үзье. За зараагийнх нь болохоор тэмцээн уралдаан гэдэг нь болохоор яг спортлаас ярьж штэ тий. Нөгөө нэг улсын чанартай тэмцээн, Азийн чанартай тэмцээн, дэлхийн чанартай тэмцээн. Үнэхээр хэн хамгийн өндөр бэлтгэжилтэй хэн одоо үнэхээр шилдэг байгаа нь гэхээр угаасаа яг мэрэгжлийн төлөнд бэлтгэхийн тулд тодорхой хэмжээний бэлтгэлийн системээ дагна. Тэрийгэ дагаад нөгөө нэг энгийн өдөр тутмын амьдрал маань өдөрт 1 цагаар 7 хоногт 3 хичээлдэг гэсэн бол мэрэгжлийн тамирчин болохоор 7 хоногийн 5 өдөр бэлтгэлийн хугацаа 3-4 цаг. Үнэхээр чи ялгаа гараад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг хүмүүс маань яг энэ зорилгоо тодорхойлоод энийг ойлгочих юм бол би чинь тамирчин биш, миний зорилго болохоор жин хасах барих, энэ гоо чадварыг эзэмших, иймжингүүд ахиулах. Ингээд мэдчих юм бол маш сонирхолтой. Ер нь бол үнэхээр бас ийм схемээр арай нэг юм хүн болгонд нэг өөр байдлаар тийм гаргуулах зүгээр юм шиг санагдлаа. Гэхдээ бас нэг зүйл хамгийн чухал зүйл байдаг. Юу вэ гэхээр фитнес ч вэ нөө альч спортоор ингээл турмаар ингэнгүүт за хооллолт одоо шимт хижээл бол хамгийн чухалаа бараг 70% шүү гэж хэлдэг тийм. Гэтэл бид нар бол энийг бол тэр болгонд тоодоггүй улмаас магадгүй хүсэж байгаа үр дүндээ хүрдгүү нөгөөтэйгөр илүү их ядралтыг авдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр хоёр маань яг мэрэгжлийн тамирчин байгаад байдаг, тэмцээн уралдаанд ороод идэг. Ер нь энэ хооллолт болоод тижээлийн талаар ер нь ямар бодолтой байдаг юм болоо. За битэрийн хувьд болохоор яг өөрөөсөө бэлтгэлжилт чухал. Гэхдээ тэрнээс гадна бидний бие ачаал авч байгаа учраас буцаад нөгөө нэг амралт айгуу чухал. За тэгээд нойр болон за нэг ядарсан булчингуудад ижилж байгаа хоолт айгуу чухал гэдэг. За тэгээд ялангуяа тэмцээнд оролцох гэж байгаа үед бол бид нар бол харьцангуй хоолтон дээр илүү анхаарч эхэлдэг. За тэгээд одоо юу гэдэг битэрээс хүмүүс айгуу асуудаг л да. Та хоёр одоо яг ийм тамирчид юм чинь ийм ах идэж болох уу, ийм өөх идэхгүй юу ч юм уу те. Бид хоёр бол кроссфитийн нэг давуу тал нь эсэргээрээ нөгөө айгүйх өндөр калори шатаадаг болохоор сайн идэх хэрэгтэй. Тэгээд яг идж байгаа хоолоо хасах биш, эсэргээрээ бие яг одоо тэмцээний уралдаанд ачаал бэлтгэхийн тулд илүү сайн хоолсон байх хэрэгтэй. Ямар гоё юм. Тэр нэг давуу тал нь. Тэгэнгүүт тэр нь юу хэрэглэх вэ гэдэг чинь бас их те. За хамаа бид нар ер нь шатааж л байгаа юм чинь калори ахвал чухал гээл одоо хамаагүй бас юм сахартай магартай хит их гурилын юм идчихвэл буцаад сүүлийн үед би анзаарч байгаа нь нөгөө өрөвсөл одоо бэртлүүд байгаа штэ. Сахарын хэрэглээтэй байхад яг тэр бэртэл айгүй их чухал юу одоо бэртгэхэд айгүй амархан байд юм лээ. Тэгэхээр бас яг хоолтуудаа сонгох нь айгүй зөв. Тэрэн дээрээ юуг анхаарах вэ гэхээр ерөөсөө уургийн хэрэглээг бас маш сайн сонгож хэрэглэх хэрэгтэй. Одоо хоол тэжээлээсээ хангалттай уурыг авч чадчихна уу те. За хэрвээ үнэхээр авч чадахгүй бол нэмэлтээр одоо байнга зөвхөн уурыг хэрэгтэй гэд мах хэдээд байхад миний ходоод ядрах ч юм уу те. Тийм болохоор тийм ямар уургийг бас сонгож хэрэглэх вэ гэдэг нь бас илүү чухал байдаг. Тойрын маань хувьд ямар бүтээгдэхүүнийг хэрэглэдэг вэ? Тэгээд нөгөө хүмүүс маань тэнцвэртэй шимдэж гээл тэнцвэртэй хоолт гэж яриад байдаг шүү дээ. Хүн болго нөгөө нэг эндрийг бас нэг жоох одоо юм хөвчсөн юм чи ухаад ойлгочвол бас илүү давуу тал болдгий билүү те. Заавал нэг юм коуч гээл тренер гээл янз бүрийн хүнээс ингээд асуугаад байхгүйгээр тэнцвэртэй шимдэж гэж юу гэлт юм бэ? Нөгөө нэг хүн чинь өдөр тутам биедээ авч болох нөгөө нэг макро болон микро шимдэж хэлийг яриад байгаа юм байна те. Нөгөө нэг уурганы хэрэглээ, нүүрс ус өөхний хэрэглээ. Окей. За тэгээд нөгөө
микрод нь болохоор нөө аминдын эрс бодис хэрэглээ. Эдрийг тэнцвэртэйгээр биедээ өдөр болгон авч ээж бие маань дархлаатай байх юм байна. Хүчтэй байх юм байна. Янз бүрийн нөгөө нэг идэгсэн юм маань болохоор нөхөн дэжлд хурдан байх юм байна. Тэгээд ирэхээр одоо нөгөө нэг юм схем байд юм л да. Өдөрт хувь хүн те одоо чи нас бид хүрсэн 30 32 настай эрэгтэй хүн болохоор одоо чи миний хувьд болохоор өдөрт юм өндөр ачаалттай бэлтгэлтэй үед нийт 3500 ккалорийг авах хэрэгтэй. За ингээд хуваагаад үзэх юм бол тэр 3500-ийн хэдэн үе нь нүүрс ус, хэдэн үе нь өөгт ус, хэдэн үе нь уург байх юм бэ? За ингээд нэг дундчлаад 30 40-оор хуваач л та. Тэ? 40% нь одоо юу гэх юм нүүрс ус, 30 нөөгт ус болон уург. Ингээд явах юм бол уургийн төрлийн хэрэглээ маань мах өндөг загас дүүфүү ч юм уу. За нүүрс ус гэхээр ингээд сайхан бас гараад ирж штэ тэ. За гурил будаа жимс ногоо, өөгт ус ингээд гараад юм. За нөгөө нэг аминдын мэрц бодис гэхээр нөгөө нэг витамины комплексүүд ч юм байна. Янз бүрийн хажимс ногооноос авж байгаа зүйлүүд ч юм. Энийг ойлгочих юм бол айгүй амар болоод идэв те. Шимдэжилтэй хоол гэлээдэг нөгөө нэг дандаа өөх мөхөө бүгд нь гурилаа бүгдийг хасаал нөгөө нэг идэх юм уу. Энийг ойлгочвол амар юм. Тэгээ битэрийн баримталдаг болохоор мэдээж хүмүүс юм чинь бас хаяа амттай юм идэн. Тэгээ битэрийн баримталдаг 80-20. За 80% нь болохоор дандаа органик гэв яа те. Органик гэдэг үзэхэр нөгөө нэг боловсруулсан ахал боловсруулсан бүх бүтээрнүүд хасчаар чинь сайхан шинэхэн махнууд орж ирж байна. За тэгээ шинэ одоо ногоо жимснүүд орж ирж байна. За мэдээж нөгөө нэг дөрвөн үйлрлийн чанартай болохоор за зарим нэг авч чадахгүйгаа одоо энэ уурганы хэрэглээ байд юм уу амьд мэрц бодис болохоор нэмэлт ижилээс авах шаардлагатай болж байгаа. За тэн дээр болохоор бид нар яадаг гэхээр яг энэ одоо яг битэрийн тогтмол сүүлийн 4 жил хэрэгжилж байгаа дээр Herbalife-ийн бүтээгдэхүүнийг тийм энэ одоо өндөр бэлтгэлтэй үед дандаа махад уурга нөгч чадахгүй наа тэгвэл H24-ийн уургнаас бэлтгэлдэг ослолоо тогтмол. За нөгөө нэг энэ одоо өвөл болж байна тийм хөлдөөс ногоо ч юм уу шинэ жимс ногоо хомос оноо гэх юм бол хаад одоо Herbalife-ийн одоо нэг олон бүтээгдэхүүн сонгоод энэ эрэгтэй мультивитамин байж болох юм байна. Энэ болохоор Green Max байх юм байна. За энэ нэг жоох өөгд ус ч юм уу те өрөвчлөлтэй байж магадгүй өндөр ачаал авч байгаа. Энэ fish oil-наас ч юм уу. Ингээд яг хэрэгтэй үедээ хэрэгтэй ингээд бүтээгдэхүүн бас сонгоод нэмэлтээр хэрэгэлдэг. Тэгээд мундаг лаг байгаа даа гэж байгаагийн нууцсан иймэрхүү зүйлс одоо хэрэглээлээд юм бидтэй гэж боо. Тэгээд би бол бас ингэдэм одоо өөрийнхөө л туршлагаас ярэ ингээд магадгүй надтай бас адилхан зөндөө олон хүмүүс байгаа. Маш одоо ингээд ачаалтай ажилтаа хүүхдүүдтэй тэгэл хажуугаар нь ингээд дасгал хөдөлгөөн хийхээр үнэхээр ядраад байдаг байхгүй бүр энэ хүмүүс яаж юм итгэвтэй амьдраад идэм бэ гэж бодмоор одоо итгэвтэй хүмүүс бас байна шүү дээ. Тэнгүүд магадгүй миний одоо авж байгаа эрдэс бодис ч гэдэм үү тийм шин тижэл дутуу байдаг учраас би ядраад байдаг байх боломжтой юм болов уу гэж бас би сүүл бодоод байгаа. Тэгэхээр ер нь бол фитнес хийхгүй байсан ч гэсэн одоо Herbalife-ийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэснээрээ илүү юм эрч хүчтэй байх боломжтой юм шиг анзаарагдаад байна л да. Одоо ойр дотны хүмүүсээс тийм энэ тал дээр ер нь юу гэж боддог вэ? Тийм. За ерөнхийдөө одоо нэг хүмүүс нөгөө өмнө жоохон юм харьцангуй ойлголт байсан тий. Жингээ хасахын тулд бага хооллох хэрэгтэй тий. Эсвэргээрээ одоо тэр бол биш юм байна. Эрүүл байх, за эрч хүчтэй байх, жингээ барихын тулд хоолыг хасах биш эсвэргээрээ зөв хоолоо сонгож идэх айгүй чухал юм байна те. Тэгээд сая яг Rocky-гийн ярьсан шиг өдөрт хичнээн хэмжээний калори шатаад юм. За тэрийг зүгээр л наад захын нөгөө чат GPT ороод бид нөр өөрсдийнхөө жин өндөр насаа бичгэд л баг ингээ гараад ирж те. Тэрэн дээрээ яг юм ухаалаг одоо өөрсдийнхөө хүнсийг л яаж ухаалгаар сонгож авч хэрэглэх үү те. За тэгээд өөртөө бас хайртай байхын тулд хүмүүс ингээл нойргуудаа дайн ч юм уу нойрны асуудал айгүй их байна энэ гэж ярьдаг. Тэгээд зүгээр наад захын та ер нь эрзээний үзнүүдээ магний энтрээ шалгуулсан уу гэхээр үгүй тэрэг ягаагүй хэрнээ шууд л одоо юм хүнд юм ууч хэрэглэх гэдэг. Тэгэхээр бид нэр зүгээр ингээд өдөр тутмын яг хооллолт чинь бидний яг биеийн суур юм а гэдгээ одоо ойлгоод тэгээд яг өдөр тутамд хэрэгэлдэг хоол хүнс тэжээл дээрээ л илүү сайн анхаарал явуулаас зүгээр санагддаг. Тэгээд мэдээж шаардлагатай одоо эрдэс бодисууд тэгээд уургнууд тий ер нь хэрэглээнүүдээ ерөнхийдөө туршиж үзээд хэрглэж үзээд судалж үзээд ерөнхийдөө ийм явж байвал илүү зүгээр санагддаг. Тойрын маань хувьд яг өдөр тутамдаа ямар бүтээгдэхүүнийг хэрэглэдэг вэ? Herbalife-ийн одоо жишээ нь цайн бас байдаг шүү дээ. Жишээ нь одоо хүмүүсийн илүү удаг энерги одоо сайжруулдаг ч гэдэм үү. Тэгэхээр тойрын маань хувьд ер нь яг юуг нь хэрэглэдэг бол? Тэгээ миний хувьд болохоор яг нөгөө H24 гэдэг бэлтгэлийн уург болохоор бэлтгэлийн дараа тогтмолоор хэрэгэлдэг. За тэгээд ерөнхийдөө бас Line Max гэдэг
загсны гэрэл тосрыг бол бас тогтмол хэрэгэлдэг юм дуртай. Одоо ерөнхийдөө өглөө юм уу өдрийн завсрын цагаар юм уу алаа юу бас тий шингэнэ нөхөх үүднээс бас ингээ найрлаа бодог. Марлагийн манад тий адилхан ерөөхдөө уургийг болол ингэлтээр өдөр болгон бэлтгэлийн дараа хэрэгэлдэг. За тэгээд бас ядарч байгаа юм чинь булчингуудаа хүнд хүлжилтэнд fish oil тэгээд мультивитаминуудын бас ер нь тогтмол сүүлийн 4 жил гэж. Бүтээрийн үед яг нэг сүүлийн 3 жилийн хугацаанд ковидын дараа нэлээ ачаалтаа одоо тэмцээнүүдэд явсан. Зарим тэмцээнүүд маань сарын зайтай ч юм уу тий. Одоо бас яг нэг өдөр бас нэг Макао руу тэмцээнд явах гэж бэлдэж байгаа. Тэг яг ийм тэмцээнүүдийн ойрхон үед тамирчдыг одоо CrossFit-ийн нэг онцлог гэх юм уу тухайн тамирчин сайн гэхээс илүү тамирчны яг бэлтгэлжилт хэр байна вэ? Чиний би яг ингээд одоо өргөх татах тэр ачааллуудаа авахд хэр сайн ингээд яг баланслж чадж гин вэ гэд бэлтгэлжилт айгуу чухал. Тэгэнгүүт яг энэ дээр яг амралт ингээ хооллолт бол айгуу чухал байгаад идэг. Тэгээ сүүлийн 4 жилийн хугацаанд яг энийг юм тэнцвэртэй байлгаад за аль нэг байдлаар одоо нойр доголдох ч юм уу эсвэл хооллолт ингээд жоохон алдагдчих юм бол дархлаа илүү хурдан уун чинь тий. Тэгээд нэг бэртэл гэмтэл айгу ойрхон болчдөг ч юм уу. Тэгээ тийм болохоор яг энийг ингээ баланслж явахад айгу чухал байдаг. Тэгээл сүүлийн 4 жил хичээж юм байна. CrossFit-ээр одоо эхэлж байгаа хүмүүс байгаа шүү дээ тий. Эхэлж байгаа хүмүүс маань одоо яг ямар бүтээгдэхүүнтэйг хамт хавсраад юм хэрэглээд явуул зүгээр гэдэг юм тий. Одоо юу гэдгийг одоо шууд дээг уугаад ч юм уу мультивитамин уудаг ч юм уу. Тэрг бол нөгөө хүн болго өөрөөр өгдөг болохоор яг тэрийг тэгээ чийхэд бас хэцүү тий. Ерөнхийдөө тогтмол дасгал хөдөлгөөнтэй байж бол мэдээж хувь хүн хөлөрж байгаа юм чинь одоо нэг хөлсөрөө бас ийж борцоо бас алдд юм байна. Тэгэхээр ерөнхийдөө зөвлөх нь болохоор ямар брэнд нь хамаагүй усаасаа уу. За тэгээ нөгөө электролайт магний ч юм уу те одоо нэг алдж байгаа эрдцүүдээ электролайт бас өөр брэндийнхээс устайгаа холиол уучдаг. Энэ нь болохоор биеэс алдсан шингэн нөхөхөд эдрэг бол шинэ хүмүүстэй бас те хүмүүстэй айгүй зөвлөдөг. За тэгээд тэр уур креатин ч юм уу бусад нэмэлт нь болохоор дараагийн асуудлууд юм байна. Эхлээд хэдүүлээ тасгал төлөвлөгөөнөө хөвшил болгоод за тэгээд явандаа яг ямар асуудал гарч ижин тухайн үед нэгээр нь шийдээд юм уу тэргээ судлаад явчвал бас илүү хийндэ бүх амарсан те амар санагдсан. Зарим хүмүүс нэг жоохон нэмэлт бүтээгдэхүүнээс жоохон зайлсхийх гэдэг уухгүй ач гэдэг юм уу те одоо эн чи ямар ч юм гэдэг юм уу. Тэгэхээр ер нь бол зөв бүтээгдэхүүнээс сонгох одоо бүтээгдэхүүн одоо зөв бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хүн нэмэлт бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй хүн хоёрын ер нь ялгаа бас яг юундаа байдаг юм болоо. Яг бүтээгдэхүүний өгж байгаа үр нөлөө бас юу байх боломжтой гэдэг юм байна. Мэдээж заавал бид нар чинь одоо юу гэх юм те нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх бол албатай бол биш шүү дээ те. Тэгэхээр бидний нөгөө нэг хоолноос авж байгаа шимтэж илмэн хангалттай. Тэгээ тэр хүмүүс дархлаа сайтай хэрэглэх ямар нэгэн заал байхгүй бол хэрэглэх шаардлагагүй шүү дээ те. Үнэхээр одоо нэг шинэ ногоо одоо юу гэх юм те шинэ жимс юм уу шинэ ингээ органик бүтээгдэхүүн хэрэглэж явах юм бол за ямар нэгэн байдлаар одоо эмчийн ялтанд байдаг ч юм уу те эрдэс чи энэ дутж байна. За энийг нөгөө хангалттай тэр хүмүүсээс авч чадахгүй бол нэмэлтээр ихээр арай хурдан арга нь болж өгдөг тий. Тэгээ зарим бас нэг яг хоолтоос одоо юу гэдэг өвлийн нөхцөл ч юм уу нөхөж чадахгүй юм юунууд байгаа шүү дээ. Яг тэднэрийгээ бол бас удирлаасаа хамаарат ч юм уу бас ер нь тогтмол авч яхад зүгээр жишээлбэл витаминууд нь шүү дээ. Зөв. Одоо тэгэл ер нь бол хүмүүс аягүй гоё ингээл physical Asia үзэл гоё юм спортоор хичээллээ, CrossFit-ээр хичээллээ гэж урам зориг авч байгаа хүмүүсээс их байгаа болов гэж харж байна. Хоёр маань бас яг мэрэгжлийн тамирчин хүмүүсийн хувьд үзэхэд ер нь бүр ингээл алганы хөлс одоо гараал те яг энэ одоо даалгавар дээр нь би бас яг ингэч юм шиг баг дагаад ирсэн те. Иймэрхүү зүйл бас байна уу? Ер нь бол яг нөгөө physical Asia-г харах юм бол концептний CrossFit-тэй төстөө одоо өгцөн хугацаанд аль болох олон юмыг гүйцэтгэхтэй эсвэл одоо нэг одоо зорьсон юмыг богино хугацаанд гүйцэтгэх тэсрэх эсвэл одоо яг ийм тэсвэр ингээд тэгэхээр ерөнхийдөө яг концепт нь яг ийм CrossFit-тэй өөрөө адилхан болохоор ер нь бид нар эхний 1-2 дугаарыг үзэж гисэн ийм даалгавар байна. Энэ нь бол яг энийг шаарч ингээд айгүйх ингээд ярилцаж үздэг байсан. Тэгээд энэ удаад бүр нөгөө монголчууд маань ороод ирсэн чинь бүр гоё. Тэгэл хүн болгон таарал асуугаал хэр байна яаж ийн гэл тэгэл битэр чи хоорондоо үзэхдээ за энэ даалгавар дээр чи их байсан юм шүү. Чи ийм байсан бол яг өөрөө баг ингээд дунд нь ороод тэгээ айгүй гоё байгаа. Тэгээд CrossFit-ийг болохоор хүмүүс дөнгөж нөгөө шинэ хүмүүсийн хувьд болохоор айгааддаг байхгүй.
ингээл хараад та нар ч одоо яагаад байгаа юм бэ тэгээс өсөрч хараагаал тэгснээ ингээл амар хүнд авч идэд би юм даахгүй гэд тэгээ би ч гэсэн анх даахгүй л хэлсэн тийм. Тэгэхээр энийг яадаг вэ гэхээр одоо ингээд юу гэдэг нэг хэдэн жил хичээлсэн хүмүүсийг хараад би юм хийж чадахгүй гэ таныг шууд тийм юм хийх гэж шаардахгүй. Энд чинь нөгөө нэг хамгийн гол нь ийм чадваруудыг одоо хүн багаар системтэйгээр хөтөлбөр дагаад тааж гисэн ингээ эзэмших боломжтой магадгүй одоо юу гэдэг хэдэн жилийн дараа 10 жилийн дараа тий physical world болсон чинь тэнд өнөөдөр та ингээд явж исэн сонирхогч байж исэн оролцох боломжтой ч юм уу одоо тийм боломжтой ерөөхдөө чадваруудыг эзэмшүүлж чаднаа л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр зөвхөн хүмүүс ингээд би энийг хийхгүй би энэ амар уг нь гоё юм а гэхдээ айгаад гэдэг үг айгүй их орж ирдэг юм. Одоо жишээлбэл миний гэж байгааг шууд хараа та энийг дагаад хий гэж би бол шахахгүй тий заавал хийх ёстой ч юм уу тий энийг зүгээр ингээд суурийн айгүй гоё ингээд тавиал нэг өдөр та нэг жил хичээлсний дараа ч гэсэн шал өөр харагдах байхаа өөр төвшөнд очицсноо ингээд мэдрэх байх. Угаасаа одоо маад хичээлж байгаа хүмүүсээс ч гэсэн харахад тийм байгаа. Тэгээд бас хүрээд ирээрэй гэж өрмөр байна. Баярлалаа. Шууд бэлтгэлийн хугацаа өмсөж очсон байхгүй тий. Хүрээд ирээрэй. За яах вэ гэж. Тэгээд нөө манайхан нөгөө нэг physical age-гээд одоо ингээд залуучуудын бас ингээд сонголт нь ямар гоё юм бэ те. Үнэхээр яг ингээд үүсэх ингээд шар ус босоол ингээд нуруу мурнаа цахилгаан гүгээл те. Тэгэл яа гэл энэ ингээд шиг үсмэс ингээд босоод ирж байгаа юм. Тэгээд яг энэ залуучууд бас ингээд одоо яг ингээд салбарын ингээд гоё шилдэг залуучууд те. Яг ингээд энэ дараагийн үетэй ингээд харахад юм үлгэр дүүрээ лавмаар залуучууд бас орсонд маш их баярлж байна. Тэгээд үнэхээр чадварлаг. Үнэхээр яг entertaining байж чадж байна. Үнэхээр тэр бие биелдрийн те хөгжлийн бүгдэнд нь үзүүлж чадж байна. Багаар гоё хамтарч чадж байна. За тэгээд харах юм бол залуучууд бол ингээд маш олон залуучуудыг спортоор хичээллээч те. Ингээд уриалж байна. Эдгээр маань болохоор яг сакс бол үндэсний бүх жуудо ингээд уран нураач гээд олон бэкграундаас ирсэн. Тэгээд ийм тэмцээнд орохын тулд одоо юу гэх юм залуучуудын цаа цанаа болохоор спортоор хичээлээрээ дасгал хөдөлгөөний амьдралын хэм маяг болохоор гэхдээ кроссфитээр тий хүн болгон кроссфитийг бол авдаггүй шүү дээ. Дасгал хөдөлгөөн гэдэг нь болохоор маш олон өргөн цар хүрээтэй байгаа. Үнэхээр өөрт нь юу кайф өгч чадж байна. Ямар спортоор хичээллүүл тий та цаг гаргаж чадаад тэрэндээ дуртай байгаа тэндээсээ үр дүн авч ин тэрийгээ сонгороо тий найзуудтайгаа нэг 7 хоногт нэг 2 удаа сагсан бүгд тоглох. Ой дасгал хөдөлгөөн болж штэ тий. Хаяа нэг хайкингээд ууланд авчдаг, йог хийждэг. Таасгүй ямар спорт үүдийн тэр нь бол тий. Фитнесээр нэг өөртөө цаг гаргаад гол нь 7 хоногийн 2-3 удаа ямар нэгэн байдлаар ямар ч стресстэй, ямар ч ажилтай байсан гой өөртөө нэг тий. Нэг дасгал ийн гэдэг чинь 3-4 цаг яваад байх юм биш. Зүгээр яг нэг зааландаа очих юм бол нэг цагийн дотор 1 цаг 30 минут дотор хангалттай өөртөө хэрэгтэй ачаал авчихаар ийм байд юм байна. Энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хөрөм нэг судалгаа байд юм байна л да. Хөв хүн тамирчин биш шүү өдөр болгон те нэг 7 хоногт 150 минутын дасгалыг гээд тогтмол хийждэг бол кардиосгал те ямар дасгал вэ ямар гэх юм бол те жингийн илүүдлээ сэргийлж чаднаа те эрүүл байна фит байна ийм дөхөн байна гэх юм судалгаа байд юм байна. За тэгээ 150-га 7 тувах юм бол өдөрт 30 минут өөртөө зөрчүүлээ тий. За завгүй байх юм бол нэг шатан дээр алхацдаг. Гүйлтийн зам дээр гүгээд нэг сунгалтаа хийждэг. За тэгээ 7 өдөр болгон амжихгүй байх юм бол нөгөө нэг 150-аа цуглуулахын тулд 7-ны 3 хуваагаад нэг удаадаа нэг цаг өөртөө зарцуулаад тасгал хийждэг. Ийм байгаа ч залуусаа гэд. Тэгэл одоо гоё бас юу байна харцал зөвлөмж байна тий. Тэгээд одоо нэг physical age-д орж байгаа те өөрөөр заавал кроссфитээр хичээлдэггүй биш ч гэсэн за үндэсний бүх суурьтай, волейбол суурьтай, сакс суурьтай ч гэсэн эдгээр ямар ч одоо те тэд чи ямар дасгал даалгавар одоо нэг подкастын сонсож байгаа болохоор эн чинь яасан юм байна л да нэг нэвтрүүлэг рүүгээ яг цаашаа солонгосч зураг алтанд орохоос өмнө багаар нь бэлтгэл бас хийлгээгүй юм байна те очиод би бидэгээ танилцсан юм байна. За тэгээ өөрсдийн гэсэн бэлтгэлтэй хангачаад очисон хүмүүс мөн болохоор тэгэл тэр үед зарлж байгаа дасгалын гэхэр чинь бас те ингээд ийм спортын ямар ч спортын суурьтай мөртлөө байгаа зүйлдээ ийм хурдан тасан зогцдог. Тэгээ шийдвэр гаргадаг. Өөрийн бэлтгэлтэн дээр үнслээд тийм гүйцэтгэл хийж ийнэхээр бас ингээд оролцсон залуучуудаар бас бахархаж байна. Тэгээд дахиад нэг тий эпизод үлдсэн болохоор бас ингээ юу болох вэ гэхээр гайхаад ингээ хараад байгаа. Хоёрыг бас шинээр ингээ дэмжиж байгаа ч юм уу тий. Вау гэд одоо харж байгаа тамирчин байна оролцогч. Ер нь бол яг нөгөө CrossFit гэдэг талаас одоо Солонгосын багийн тамирчдын за дөрвийг нь бол баг мэднэ. Тэг очиж нөгөө тэнцэнүүдээр харж исэн болохоор 3-4-ийг нь бол мэднэ. Тэгээд тэднийг бас нөгөө Instagram-аар ер нь дагдаг ч болохоор ямар бэлтгэлжилтэй яадаг идэг
юу сайн гэдгийг бас мэднэ. Тэгээ мэдээж Монголын баг бас дэмжиж байгаа. Гэхдээ нөгөө олон спортынх нь ингээд цуглаж байгаа нь одоо бүр амар гой санагдсан. Тэгээд дээрэс нь тэр бүхийнх нь бүр ямар мундаг юм бэ те. Ажиллах чадвар, төвчээр мэдэн л дээ жудоо энэ төр олимпик спорт бол шал өөр гээд тэгээд чөлөөт бүх энэ төр чинь те бас л тесрэлт амар. Гэхдээ яг ингээд олон спортынх нь яг ингээ уулзж байгааг харахад айгүй гоё. Тэгээ яг сая Рокигийн хэлснээр ер нь одоо дасгал хөдөлгөөн гэдэг тэгэхээр зөвхөн жим биш. За зөвхөн кроссфит биш. Тэнд маш олон төрлийн сонголтойгоо хамгийн гол нь хүн нөгөө өөрийн сонирхож байгаа зүйлдээ тууштай байх чухал. Тэхийн тулд өөрөө гоё юм дурлж байгаа зүйлээ ингээд бүхэн дээр нь ингээ хийгээд үзээд яв те. За нэг өдөр жим хийгээд за тэгээд нөгөөд өдөр кроссфит хийгээд ч юм уу те. Нэг сар сэлээд ч юм уу те. Яг бүх спортыг ер нь бол яг ингээ тууштай байхад таны одоо физикал те биеийн хүч чинь үнэхээр ингээ бас аль нэг чадвараар тулж чадж байна гэдэг бид нараас харж байна шүү дээ. Тэгэхээр гол нь дасгал хөдөлгөөнийг амьдралтаа гоё ингээ хэв маяг болгоо тууштай байгаараа те. Тэгээд өөртөө гоё ихтгэлтэй те. Тэр талаас Хоёр маань өөрөөр ер нь CrossFit-ээс гадна ер нь спортоор ямар нэгэн спортоор хичээлдэг үү? CrossFit-ээс гадна ер нь бол хичээдэг те. Янз бүрийн гой боломж гарвал ийш тийшээ орчдөг. Одоо юу гэх юм те. За одоо гүүл тавил гүүлт рүү орчдөг. За тэгээд одоо юу гэх юм. Одоо гүүлт хаяа нэг 10 км гүүгээд үтсэн 21 км UB марафонд ороод үтсэн. За тэгээд нэг өөрөө болохоор нэг CrossFit эхлэхээс өмнө юм үндэсний бөхөр хичээлдэг байсан те. Сумын зан салтай. Тэр 10 жилд байхаас аав ах нарын гадаагаад ингээд үндэсний бөхөр бас явж үтсэн, жудоогоор хэсэг явж үтсэн, ширээн тенсер жоох явж үтсэн гэх мэтлээ ингээд. Бацлалгүй юм байна. Тэр яг одоо нөгөө тэмцээн CrossFit яг одоо атлет тамирчингээ явж байгаа болохоор тэмцээнийхаа бэлтгэлээс үнэхээр өөр тийм зай гардаггүй маа. Одоохондоо тэгтээ гоё ер нь бол ингээд ирээдүйд гоё юунуудыг туршиж үзнэ гэж хоёлаа ярьдгийн одоо жишээлбэл гоё фул маратонд гүйж үзэхээс те. Тэгтээ сүүлийн үед саяхан бас битээр 8 сард нэг Hyrox гэд сүүлийн үед дэлхийд маш юм юу болж байгаа нэг спортын төрөл байгаа л да. Тэрний яадаг вэ гэхээр 8 км гүн. Тэгтээ 1 км гүгээд нэг юм одоо стейшн дээр очиод нэг даалгавар хийж гүйцэтгэх нь. Тэгэхээр ерөөхдөө яг юм биеийн төсвөрийг тэр чигээрээ хүмүүс ингээл 1 км-ийг одоо юу гэдэг 4-өөс доошо хурдтай пейс нь тийм хурдтайгаар гүгээд дахиад очиод нэг одоо даалгаврыг гүйцэтгэх нь гэдэг чинь биес амар их хүч гардаг. Ерөнхийдөө тэр спортоор сүүлийн үед айгүй хүмүүс хичээлж байгаа. Тэгээд одоо тэр physical Asia-гийн эмхтэй, эрэгтэй тамирч чинь өнгөрсөн 7 хоногт бүгдээрээ сая Солонгост бас орсон Hyrox гэдэг. Тэгээд тэр спортоор бас ерөнхийдөө бүтээр бас хичээлж үзсэн. Гэхдээ мэдээж бүх спортоор яг юм тэмцээнд орж үзэхээс илүү гэхдээ өөртөө яг системтэйгээр гоё бэлдэх хэрэгтэй юм лээ те. Нэрэл яг Марлагийн маань хэлдэг бас айгүй зөв санагдлаа л да. Өмнө сая хэлжсэн одоо өөрийн яг дурлж хайрлаж байгаа зүйл рүүгээ орох нь одоо урт хугацааны зүйл болох боломжтой гэдэг. Би бол миний хувьд бол жим бол миний юм биш юм байлээ. Тэгээд уул нь айгүй гоё бүртгүүлтийн тэгэл нэг мэдгээд хугацаанд дуссан байд. Би ч одоо 3 сар бүртгүүл хийлгчихэд нэг удаа л явсан нэг тийм түүхтэй. Тэгэхээр ер нь бол та хоёрт манаас нэвтрүүлгийн цаг ерөөхдөө дуусахд өгч гин. Магадгүй бит хоёрын асуугаагүй хэлмээр байсан те. Зүйлээ хэлж болно. Манай хоёр. За. Ер нь л залуучууд байгаа. Тэгээ өөртөө бас гоё цаг гаргаад тэгтээ мэдээж ажил хийгээд за тэрэн донд ингээд бид нар ч аягүй загвар амьдарч байгаа шүү дээ. Төгжрэл доон төгжрэлтэй дээрээс нь тэгээл өвөл хүүтэнд гэрүүл энтер гээд гэхдээ гоё гэрүүлээрээ хоорондоо ярилцаад би биэндээ гоё нэг 7 хоногт нэг 3 удаа нэг гоё нэг цагаар ч юм уу тий гоё өөрсөнд ингээд хийж өгөх дуртай хийж үзхийг хүсэн юм спорттой дасгал хөдөлгөөн хийж үзэх юм цаг завыг хоорондоо гоё ярилцаад гаргаж байгаараа эсвэл гэр бүлээрээ гоё хичээлж байгаараа хүүхдүүдтэйгээ хамт тий тэр бас ингээ айгүй чухал шүү гэд бас бид хоёр нөгөө өөрсдөө айгүй олон гэр бүлтэй олон хүмүүстэй харилцдаг болохоор тэгээд тэднийхээ туршлагаа сонсоход ер нь бол яг нөгөө эхнэр нөхрүүд би биний дэмждэг байх гэр бүлийн гишүүд нэг ойлгохдаг за чи бэлтгэлээ хийчихэд хоёлоо зөөрөөд ингэдэг гэд ер нь бол явуулаад энэ айгүй юм чухал юм шиг санагддаг тэгэхээр энэ дээр бас
хоорондоо ярилцаад бие биендээ гоё цаг гаргаж өгч байгаараа. Тэгээ яг л үнэн багтаа. Бид чи маамуудтай болохоос өмнө яг ингээл хамттай бол бэлтгэлээ хийдэг гэсэн. Одоо тэгээ маамуудтай болоод ирэхэд чи дахиад төлөлтийн асуудал гарч ирж штэ тий. Окей. Нэг нь хүүхдээ харах хэрэгтэй болдог. За тэгвэл энд явчаа тэр хоол энэ цаг дээр зүрх, энэ цаг дээр ажиллаа зүрх. За тэгээ бас гişүүдээ харж хад CrossFit-ийн бас нэг давуу тал нь болохоор ийм community буюу ийм group ангаар ордог тий. 10-аас 20-25 хүнтэй ингээд нэг за тэгээ нөө олуулаа бас ингээд нэг зорилгын төлөө олуулаа юм хөгжилтэй байдлаар орчноос өлөө дасгал хөдөлгөөн гэхэд тэр маань бас хүмүүст эргээр нөлөөлт юм болов уу гэж бодог тийм. За тэгвэл багийн спорт сакс үт юм уу волейбол үт юм уу нэг найзуудтайгаа тоглоход нэг ажлын стрессээс бусад стрессээс түр нэг 2-3 цаг салаад нэг арай гоё тийм зөвхөн тэндээ төвлөрөөд ирэхээр бас стресс гэдэг нөө стрессийн менежмент гэдэг зүйл нь бас ингээд цаагуур ингээд идэгч идэм болов уу тийм. Стресс багтаа байна гэхэр чинь тэр хүний фокус нь анхаарал төвлөрөлт нь бас илүү байд юм байна. Стресстэй байгаад тахаар нөгөө нэг өөртөө гарах цагаал ингээ хойшлуулаад за тэрийг дараад нь болъё. Тэрийг дараад нь болъё. Чухал ажил нь энд байна гээл явд юм болоо. Тэгэхээр өөртөө гарах цаг гэдэг чинь болохоор өөр юмар солихгүй юм байлээ шүү дээ. Ямар ч стресстэй байсан өөртөө цаг гаргачихаа ямар ч ажлын ачаал байсан араас нь давж гарах юм чи ингээ 7 хоногийн өдөр болгон биш ч гэсэн тэ энэ бол миний цаг. Энэ бол ингээл хөдөлгөө байх хэвээр яг энэ дээр нэг тасгалаа хийж амжуулна эсвэл өөрхөн дуртай зүйлээ нэг хийнэ гэх мэтлээ ингээд өөрсөндөө бас цаг гаргаад юмэг бас алсаас төлөвлөдөг байгаарай тий ингээд тулгаад биш ингээд том ажлуудаа ингээд төлөвлөчих юм бол ингээд сул гарах цагууд нь ингээд тодорхой болж яадаг. Тэгэхээр бас цагийн менежмент гэдэг зүйл бас айгүй чухал юм болоо гэдгийг бол ухаарал бас явж байна. Тэгээд маш одоо хэрэгтэй мэдээллүүдийг бидэнд өглөө тэгээд CrossFit-ийн одоо тамирчин Rocky маань дорч намжин за мөн одоо Марла маань орж ирлээ. Тэдний хувьд бол CrossFit-ийн дасгалжуулагч тамирчин за CrossFit-ийн Монгол Улсын олон удаагийн аварга мэрэгжлийн тамирчин тий. За тэгээд ер нь бол ярих сэдв их байлаа. Уул нь яриад байвал яриа суугаад баймаараа. Гэхдээ бидний нэвтрүүлгийн цаг маань өндөрлөлөө. Тэгээд 11 сарын 18-ны Мегмар гарагийн терминал нэгтгэх чекин болонгийн маань шууд эфир та бүхэнд хүрч дууслаа. Тэгээд хамтаас үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Баяртай манайхаа. Баярлалаа. Баярлалаа.